Сайн байцгаана уу? Y podcast-ийн 4-р дугаар эхэлж байна. Манай подкаст YSC буюу залуучуудын доктортой хөгжлийн корпустай хамтарч хийж байгаа. Өнөөдрийн сэдэв бол үе тэнгийн дээрлэх хэлтийн талаар байгаа. Энэ сэдвээр ярилцахаар ирсэн сэтгэл зүйчтэйгээ танилцъя. За намайг Дэлгэр мэддэг. Яг насанд хүрсэн хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байгаа. Би Миннесотагийн их сургууль гээд Америкт төгсөөд ирсэн. Одоо ингээд 10 дахь жилдээ ер нь бол яг сэтгэл зүйн зөвлөгөө, сургаалт, тэгэд мэдээлэл хүргэх гэдэг ийм ажлууд хийдэг ийм сэтгэл судлаач байгаа. Нөгөө сэтгэл судлаач, сэтгэл зүйч гэдэг чинь ер нь бол айгүй олон жилийн турш ингээд сурч иж болдог мэрэгжил гэсэн тий 10 жил гэдэг чинь бас их хугацаа шүү тий. Дээрлэх хэлт гэж яг юу юм бол яагаад үнийг дээрлэх хэлт гэж нэрлэдэг юм болоо? За дээрлэх хэлт гэдэг одоо булли гэдэг айгүй ярьж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээрлэх хэлт гэдэг зүйл яг одоо орчин үед ингээд гарч ирээд байгаад үзэгдэл болохт биш. Энэ ингээд хүн төрөлхтөн байсан цаг хугацаанд бүгдээрэнд нь байсан ийм үзэгдэл тий. Тэгээд сургуулийн орчин одоо 1900-аас ахуулаад бид нар чинь ингээд сургуулийн системтэй болоод тий хүүхдүүд сургуульд явдаг болоод ингээд эхлэнгуут нэгнийгээ дээрлэх юм үзэгдлүүд ер нь бол ингээд гардаг байжгаад одоо ингээд яг магадгүй 1990 оноос хойш илүү ач холбогдол үүж авч үзээд энэ өөрөө хүүхдийн сэтгэл зүйд маш их сөргөөр нөлөөлөх гэмтэл учруулдаг юм байна. Насанд хүрсэн хойноо багнаснда дээрлэхүүлжсэн олон жилээр дээрлэхүүлжсэн хүүхдүүд бол усан харилцаан дээр ч юм уу найз нөхдөдөө болох ажил дээр гарахтаа хамжилт гаргадгүй юм байна гэдгийг судалж үзсний үндсэн дээр одоо яг өсвөр насны хүүхдүүд бол энэ дээрлэхэлтэйг ер нь те аль болох байхгүй байх дээрлэхийгч хүн байх битгий болооч гэдэг ийм зорилгоор маш их ярьдаг болсон. Тэгэхээр дээрлэх гэж яг юу юм бэ гэхээр бусдын тав дахьтай орон зай руу хаалтж जैन тий өөрийнхөө хүслээр шууд тэр нь бие физиологиороо байж болно сэтгэл санааны ингээд дайралт учруулж ээж амгалан тайван биш байдал бий болгож шүү дээ тий. Тэгэхээр тэр нь ингээд хүчтэй түлхэх байж болно эсвэл сэтгэл санаагаараа доромжлох байж болно. За одоо бүр cyberbully гэдэг онлайн захим ертөнцид тий ингээд зургийг нь явуулдаг ч юм уу тий тэрнгээр нь доромжлох тэр хүний сэтгэл санаанд бас таагүй мэдрэмж төрүүлэх гэдэг ийм одоо нөхцлүүдээр бол ингээд дээрлэхэлт бол өрнөж байгаа. Үе үед дээрлэхэлт ямар байсан бол 70 80 90-ад онд одоо ялгаа байсан уу? Яг нэг Монгол улсад одоо энэ сэтгэл судлал гэдэг шинжилгээ ухааны өөр судалгаа хийдэг тий шинжилгээ ухаан. Гэтэл 70 80 онуудад яг энэ сэтгэл судлалын шинжилгээ ухааны судалгаанууд гэж яг Монгол улсад бол хийгдсэн бага байдаг. Олон улсад бол хийгдсэн судалгаанууд байгаа. Одоо Англи, Америкийн ч юм уу тий томоохон судалгаанууд бол байгаа. Тэгэхээр нэг яг миний өмнө хэлсэнчлэн дээрлэхэлт бол шинэ үзэгдэл бишээ байдаг л байсан. Зөвхөн бид нар ингээд нэг 70 80 оныхны эсвэл 60 оныхны аав ээж нарынхаа ч юм уу тий ингээд ярьжсэн үеийг ярих юм бол одоо ингээд аймаг сумдуудын атмаанууд тий тэгээд дүүргийн атмаанууд гэд буюу тэр нөө дээрлэхэлтээр яг нийгмийн харилцаанд ордог байсан үеийнхэн чинь одоо 60 оныхан 70 оныхан тий 80 онд ч гэсэн атмааны дүү гэдэг ч юм уу тий тэгэхээр тэр нөө хин илүү хүчтэй байна тий тэр чинь нэг бусдыгаа хинэн илүү дээрлэж чадах вэ бусдыг хинэн илүү айлгаж чадах вэ хин хамгийн их бусдыг ингэж айлгаж тий ингээд байгаа орон зайгаар эсвэл зөв нэг үг дуурахад бусдууд нь бүгдээрээ чимээгүй болдог ч юм уу тий тэгэхээр нүг дээрлэлт гэдэг чинь бусад хүмүүсийг айлгах нөгөө хүн нь болохоор тийм эрх мэдэл мэдрэх гэдэг ийм хоёр солилцоол байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол улсад бол Оросд ч гэсэн тийм хуучин социалист орны энэ улсуудад бол маш их түгээмэл байсан үзэгдэн шүү дээ. Яг ингэж нэг дээрлэж эрх мэдэл авах тэр хэмжээгээрээ өөртөө одоо ингэж нэг явах газрууд нь ч тэлдэг. Тэр нэг атмаануудын хоорондоо дургу гэдэг ч юм уу тийм байдагсан. Одоо л илүү сургуулийн орчинд хийгдэж байгаа шүү дээ. Үе тэнгийн дээрлэхэлтэн дээрлэгчдэд одоо ямар мэдрэмж төрүүлдэг болохоор дээрлэхт юм бол хөвчлэн ер нь яагаад энэ дээрлэгдэх хүүхдүүд бусдыг дээрлэгт юм бэ гэдэг дээр маш чухал нэг юм хоёр ялгаа байна. Хоёр янзын дээрлэгч хүүхдүүд байна гэж ойлгож байна. За нэг нь бол ингээд за бид нар одоо барууны кинон дээрээс заримдаа хардаг шүү дээ. Одоо ингээд гоё ганган нэг юм сургуулийн од хүүхдүүд. Тэг ингээд бусдыг өссөн үедээ дээрлэгчэж болно. Ингээд одоо нам хүүхэд байх юм бол чи цаг тоглоно гэж юуэс ингээ хэлчин те. Эсвэл жоохон сурдаг байх юм бол чи угаасаа математик олимпиадад орохгүй гэдэг ч юм ингээд хэлчин те. Нөгөө хүнээ ингээд одоо тамгалан тайван байдлыг шууд байхгүй болгоод өөрийнх нь өөртөө ихтэй рүү шууд дайрч штэ те. Тэгэхээр нэг юм өөртөө ихтэй би угаасаа мундаг гэдгээ мэддэг дээрлэгч нар байна. За жоохон ингээд нарциссист гэж хэлдэг те ингээд жоохон бие илүүд үздэг бусад хүмүүсийн сэтгэл санаадыг анхаарал тавьдаг. Ийм хүүхдүүд дийн өртөж байгаа хүүхдүүд бас буцаагаад бусдыг дээрлэгдэг. За одоо нэг чи намхан штэ гэж хэлчихлээ штэ тий цаас тоглож чадахгүй намхан жис бол одоо хичээлдээ сайн биштэй гэж хэлчихлээ тий. Тэнгууд тэр хүүхэд буцаагаад дахиад одоо
арай жоохон хүчтэй байх юм бол тэг хүч багтай хүүхдүүдэд дээрлэгдэх ч юм уу те явж яхад нь ингээд игээдэж унгаадаг за эсвэл ингээд охтуудыг шоглдог ч юм уу те ингээд ямар нэгэн байдлаар тэр дээрлгүүлсэн шүү дээ өөрөө. Тэгэхээр тэр дээрлгэлтэд буцаагаад гаргадаг одоо дундын одоо нэг дээрлгэлтийн золиос гэж нэрлэдэг байхгүй одоо энэ хүүхдүүдийг. Тэгэхээр ийм хүүхдүүд маань буцаагаад бусдыг дээрлэгдэг. Өөртөө ихтгэлтэй бусдын сэтгэл санаанд өрдөөсөө ингэж анхаарал тавьдаггүй хүүхдүүдэд дээрлүүлээд байгаа мó эсвэл дээрлгэлт өртцөн хүүхдэд дээрлүүлээд байгаа мó гэдэг маань ингээ хоёр ингээ давхар яваад байна тий. Тэгэхээр энэ дундаас нэг хүүхэд бол өөр мэдрэмж авч байгаа. За энэ хүүхэд бол би угаасаа амундаг. Би хамгийн шилтгэн. Тэ хинч надтай адилхан байж чадахгүй гэдэг нэг өөрийгөө хайрлах буй нарциссист мэдрэмжээ илүү аваад тэ ингээд би л мундаг гэдэг мэдрэмж аваад шүү дээ. Энэ хүүхдүүд болохоор илүү айц төвшөртэй. Хин одоо тэ хизээ бид ингээд дээрлгүүлчих бол тэ бас буцаагаад хиний би дээрлэж болохоор гэдэг байдалтай байдаг учраас айц төвшөр жоохон өндөртэй ганцаардлын мэдрэмж аягүй өндөртэй найз нөхөдгөө болчдөг. Яг тэр энэ бүлгэн ч авахгүй энэ бүлгэн чи муухай хүүхэд гэд дээрлүүлээд байгаа хүүхдүүд чинь бас нийлэхгүй те. Тэгэхээр ганцаардл төвшөрийн мэдрэмж маш өндөртэй. Ер нь ингээд энэ гурван хүүхдүүдийг ирээдүйд нь одоо ингээд олон улсын судалгаанууд дээр ингээд 6-аас 8 дугаар анги руу ч юм уу ингээд судалсан эрэгтэй хүүхдүүдээс судалсан судалгаанууд дээр яг энэ дээрлэлтэнд өртсөн хүүхдүүд ирээдүйдээ яг ажил мэргэжил дээр за санхүүгийн тал дээрээ хосын харилцаан дээрээ ч гэсэндээ нэлээд ингээд эрүүл бусаар хандах ийм байдал гардаг гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр яг одоо нэг дээрлэлт өртөж болохгүй, дээрлэж болохгүй гэдэг. Тэгэхдээ яг үнэ нөгөө хүүхд маань буцаагаад хин нэг нь дээрлүүлээд байгаа учраас дээрлүүлээд байгаа мó гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Манай үед бол нэг нэгнийгаа мөрлөх, дооглох гэмтээр одоо бинийгаа дээрлэгдэг. Харин дээрлэхүүлж байгаа хүүхэд нь яг ямар мэдрэмж төрдөг бол? Дээрлүүлж байгаа хүүхэд бол айдсан л мэдрэмжтэй. Тэгээд ерөнхийдөө нэг ямар зарим нь айдсан, за зарим нь бол ингээд тээш асан тий мэдрэмжүүдтэй байгаад. Тэгээд ямар хүүхэд айдсан мэдрэмжтэй байна вэ гэхээр нэг тэр дээрлэхэд байгаа хүүхдийн үйлдэл нь байнга тогтмол. Тэ ингээд өдөртөө хит удаа тэгээд ингээд гадна харагдах байдал дээр нь тэ ер нь ингээд биеийнх нь хэлбэр хэмжээн дээр нь за тэгээд дээрэс нь бодож байгаа зүйлсүүд дээр нь ч юм уу эсвэл гэр бүлийнх нь байдал дээр нь гэд ингээд юун дээр ч байж болно. Тэр нь ингээд нэг юм засангууд нөгөө юмыг дээрлэхгүй гэсэн үг биш. Ер нь юугаа зассан гэсэн тэр одоо нэг дээрлэхэд байгаа хүүхэд бол нэг дээрлэхэд айлгаас сурцсан хүүхдээ айлгаад л байлгахыг хүсдэг. Тэгэхээр нэг дээрлүүлээд байгаа хүүхдэд өгдөг хамгийн чухал зөвлөмж юу гэхээр ердөөсөө тэр хүнээс айгаал болох хэрэгтэй. Одоо ингээд тэр нэг айгаал ангууч нөгөөч нь дахиад очиод аяга амархан тий. Гэс айлгаал би одоо энэ хүүхдээс дээр байна гэдэг мэдрэмж авах гэдэг шүү дээ. Анхаарлаа гэлс авчиж чинь тий. Тэгэхээр тэгээд даах тусам чинь нөгөө нэг айгаад байгаа хүүхд чинь хэрэв жишээл 3 жилээр үргэлжлээ 4 жилээр үргэлжлэх юм бол хүнээсээ хайцтай ингээд ийм чанга дуутай хүнээсээ хайцтай хажуугаар ингээд явж байгаад нэг жоохон том биетэй хүүхдээ авах юм бол тэрнээсээ хайцтай тий. За бүр магадгүй эрэгтэй эсрэг үүснийхээ хүүхдүүдээсээ хайцтай яагаад гэхээр дээрлэхэд байдаг учраас ингээд ирээдүйд хосын харилцаанд ингээд эрэгтэй хүнээс айн эсвэл эмэгтэй хүүхдүүдээс айн яагаад тэгэхээр эрэгтэй хүүхдүүд ирсэндээ эмэгтэй хүүхдүүд айгу ингээд үгээр доромжилдаг тий. Чи тийм ийм гэд. Тэнгууд нөгөө нэг хүүхэд чинь гэсэндээ хосын харилцаанаас охтууд намайг таадаггүй охтууд намайг ингэж хардаг гэд ойлгочтой. Тэгэхээр ингээд маш аюултай юм бид нар яг тэр тухайн цаг үедээ л нэг нь айлгаал нөгөөх нь юм анхаарал аваад айгу мундаг гэдгийг мэдрээд өнгөрөөд байгаа юм шиг харилцаа боловч яг ирээдүйдээ тэндээс чинь би ийм эмэгтэй юм байна би ийм эрэгтэй юм байна гэдэг ийм бүр насан туршийн ойлголтууд аваад үлдчих магадгүй. Тэгээд яг өсвөр нас гэдэг чинь нэг талаасаа би ирээдүйд хэн болох вэ гэдэг ирээдүйн төлөвлөгөө гаргадаг үе тийм үү би одоо ямар мэргэжилтэй ямар хүн болох юм гэдэг төлөвлөгөө гаргадаг хүн нөгөө талаасаа хосын харилцаан дээрээ те ер нь эрэгтэй хүн гэж хин эмэгтэй хүн гэж хин би ямар хүнийг хайрлтын гэдэг яг анхны тэр үерхэл шохорхол хайрын мэдрэмжүүдийг авдаг үе байхгүй. Тэгээд тэр үе дээрээ хин нэгнээс айгаад өсчүүл насан туршсан хойноочсондоо хүнтэй үерхэхэд бас л айгүй хүндрэлтэй болчдаг юм айц үлдчихдэг гэсэн. Тэгэхээр энэ айц гэдэг чинь өөрөө ер нь хүн ямар ч гоё хүсэл сонирхолтой байсан ямар нэгэн зүйлээс айцтай л байх юм бол тэрнийга заавал эмчилж давж гарч ээж дараа нь тэр нэг өөрийнхөө потенциалын хэмжээнд тэр хүсэж байгаа одоо ажил мэргэжлээс бол хүсэж байгаа хосын харилцаанд ордог зүйл байхгүй. Тэр айцыг урт хугацаанд хүнд суулгана гэдэг бол өөрөө маш л аюултай зүйл. Тэгээд буцаагаад нөгөө нэг айлгаад байгаа хүнийхээ өөдөөс зөрөгтэй одоо би дахиж чамаас айхгүй. Чи яг намайг ингэж доромжилдаг ч гэсэн би чамаас тэр зүйлээрээ сайн. Тэг би өөрөө ер нь бол миний ирээдүйд сайхан байна гэдгийг өөртөө яг хүлээн зөвшөөрөөд би өмнөөс тодорхой зүйлүүдээр илүү штэ гэдэг айхгүй байх мэдрэмжийг яг тэр хүүхэд өөрөө л өөртөө бий болгодог.
Тэгэхээр тэрийг одоо нэг зогсоодог хүн нь өөрөө л гэсэн үг. Энэ асуудал даамжирхаараа ямар хор нөлөө үзүүлдэг вэ? Би түрүүнд хэлсэн шүү дээ 8-аас 10 дугаар ангийн хүүхдүүд дээр ингээ олон улсад ингээ судлаад үзэхээр те дээрлэхэлтэнд өртөж байгаа хүүхдүүдийн сэтгэл санаанд бол маш том асуудлууд үүсдэг. Тэ ингээд айдас төгшөөр сэтгэл готрал, ганцаардал, өөртөө итгэлгүй байдал ингээд ийм олон ингээд суур асуудлууд үүсэнгууд хүн яг ингээд за би энэ ажилд орё гэхээр за намайг авахгүй байлгүй тэ би тийм юм чинь. Би одоо хангалттай ухаантай биш юм чинь тэ. Би эсвэл хангалттай сайн ажилтан байж чадахгүй юм чинь. Би хангалттай сайн сурагч байж чадаагүй юм чинь. Миний тэр юм муу юм чинь гээд өөрийгөө голоод сайн ажилдаа ч орч чадахгүй тэ. За бас өөрийгөө бас голоод дутуу үнэлээд ингээд өөртөө сайн байсан хосын харилцаан дээр ч ихтгэл төгс орч чадахгүй. Тэгэхээр чи ингээд үндсэндээ насан туршдаа бид нар чи хоёр л юм ер нь бол амьдралын туршид хамгийн чухал харах хэрэгтэй. Тэр нэг нь карьерийн бидний амжилттай юу хийж бидний ороод л тэр ер нь би юу хийж чадах юм гэдэг зүйл нөгөөд нь хосын харилцаан дээр би хайрлаж чадах юм уу гэдэг хоёрхан мэдрэмжийн төлөө бид нар ер нь энэ амьдралыг дуусгадаг байхгүй. Тэгэхээр тэр хоёр зүйл дээрээ л аль алийг нь авч чадахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр дээрлэхэлтнээс тэр айц гэдгсэн шүү дээ. Давж гаргах хэрэгтэй болдог. Тэр нь 30 наснда ч байна 40 наснда ч байна. Тэр юунаас айгаад өдийг хүртэл ажилдаа ч орч чадахгүй хосын харилцаан дээр ч итгэлгүй байсан юм бэ гэдэг давж гаргахаа зураг. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн асуудал байдаг шүү дээ. Эдгээр нь одоо дээрлэхэлтэд нөлөөлдөг үү? Дээрлэгчдэд нөлөөлнө. Одоо хамгийн чухал зүйлсүүд бол яг гэртээ нэг нэгэндээ чанга дуграад тэ доромжлоод муухай үг хэлээд гар хүрээд байгааг харсан хүүхэд энэ зүйл болдгийм биш дээ. Хамгийн ойрын гэрийн орчинд болж байгаа юм чинь бусад газар ч гэсэн бусад айлууд ч гэсэн ийм байдаг гэж бодчихдог. Өөрийнх нь гэр нь л бүх айлын хүүхдүүд яг адилхан тийм гэртэл өссөн гэж боддог. Тэгэхээр яг энэ бусдыг дээрлэхэд байгаа тэ ингээд доромжлоо сурцсан, чанга үгээр сурцсан, яг цохоо сурцсан хүүхдүүд бол хөвчлээ гэр орондоо тийм зүйл харсан. Гэрийн тойрондоо тийм зүйл мэддэг. Эсвэл нөгөө өөрийг нь дээрлэхэд байгаа хүүхд байдаг. Тэгээ тэрнийгээ гаргаж байгаа юм хүүхдүүд байгаа. Эцэг их багш нарын оролцоотой энэ асуудлыг таслан зогсоож болох уу? Эцэг эхчүүд ийм хувьд бол яг багш нар дээр маш сайн мэдээллүүд аягүй сайн өгөх хэрэгтэй тий. Багш нар өөрсдөө энэ тал дээр хүүхдүүдийн сонсогч нь бай, тий хамгаалагч нь бай. Нэг ч гэсэн хүүхдэд тий битгий энэ бүхэн чинь төр зурах байхгүй юу гэж хэлээд тэгээ тэр хүүхдэд тэр дурсамжаа бүтээх боломжийг нь олгоод ирээдүйн төсөөллүүдийг гаргадаг тийм багш нар олон болох л хэрэгтэй. Тийм багш нар олон болсон үед багш нар ч өөртөө эцэгчүүдэд нөлөөлнө те хүүхдүүдэд та нар юу ягаараа өсвөр насны хүүхдүүд том болцсон гэд хажууд нь битгий ингэж нэг тэгээ муухай үг хэлж байгаараа энэ хүүхдүүд чинь гэсэндээ те та нараас одоо үлгэр жишээ авч яадаг тэр үлгэр жишээгээ буцаагаад анги тахимдаа гаргадаг гэдэг багш нар бас эцэгчүүдийн хурлаараа дамжуулж хэлдэг юм байх нь чухал. Дээрээс нь эцэгчүүдийн одоо нэг анги тахимаараа хоорондоо ярилцдаг чатууд байдаг шүү дээ тий. Тэгэхээр эцэгчүүд нэгэндээ бас нөлөөлдөг. Тийм учраас нэг гэр бүл орондоо дээрлэхэлт байхгүй хүүхдүүд ээж аав нартайгаа ярилцж байгаа тий. Анги тахимдаа та бусад ээж аав нартай урайлаарай гэдээ ингэж нөлөөлүүлж болно. Одоо үе тэнгийнх нар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм байдлуудаар бол нөлөөлөх болно. Хамгийн чухал нь бид нийтээрээ л дээрлэлт гэдэг зүйлийг л зогсоох нь чухал гэдгийг аль аль нь мэдээд дээрлэлт өртөөд байгаа хүүхдүүдийг бид нар сайн сонсоод юунаас айгаад байгааг нь сонсоод тэг ингээд айх хэрэггүй шаардлагагүй гэдгийг нь сонсоод өгнө гэж байна. Одоо үед дээрлэлт нь буурж байгаа. Харин ирээдүйд ямар байх бол та юу гэж бодож байна? Багасны эдгт бол итгэлтэй байна. Яагаад тэгэхээр нэг ингэсэн шүү дээ ингээд дээрлэлт бол яг өсвөр насны нийл тулгардаг зүйл бас биш. Бидний амьдралын одоо хүч хэрэглэх гэл те хүчээр хийлэл гэдэг байдлаар чи ажлын байран дээр ч өрнжөөдөг усан харилцаан дээр ч өрнжөөдөг зүйл ахгүй. Тэгэхээр бид нар энэ дээрлэлт хүч хэрэглэх хин нэгний хүчин дунд ингэж айх те энэ зүйл бидний амьдралын аль нэг хугацаанд ингээд таарлах магадлал аюу өндөртэй. Бид нар 10 жилд аваагүй махад ажлын байран дээр даргаасаа ч юм уу хажуудлахаа ажилтдаг хүнээсээ ч мэдээж магадгүй хосын харилцаан дээр тий ингээд өвч хэрэгсэн хосын харилцаанд ч ингээд өөртөө мэдгүй ороо авчиж магадгүй тий. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бид нар нэг ингээд амьдралын туршид бид нар ийм хүч хэрэгсэн харилцаанд байж болохгүй юм байна штэ гэдэг насанд хүрчээд их ойлгох тусам л хөр хүүхдүүдтэй миний хүүхэд битээ тийм юмд ингээд автж байгаараа энэ чиний буруу биш шүү чи зоригтой байх ёстой шүү гэдгийг хэлж чадна гэсэн үг. Тэгэхээр илүү л улам нээлттэй ээж аав нар бий болж байгаа юм чинь цаашдаа л илүү багасах байх. Дээрлэлтийг таслан зогсоохын тулд одоо хүүхэд залуучууд бидний хийх ёстой алхам юу байгаа юм бэ? Дээрлэхүүлж болохгүй одоо ингээд
дээрлэхэд байгаа хүүхдүүдийг нь буцаагаад хүүхдүүд дээрлэхэд байдаг шүү дээ. Ингээд чи бол муухай хүүхэд гин гутаа бүдэрээ нийлж аваад бас буцаагаад ингээд дээрлэхэд байгаа хүүхдэд зогсоох гэж байна гэд бүгдээрээ нийлээд дээрлэгчтэй шүү дээ. Тэгэхээр дээрлэхэлтэй буцааж дээрлэж болохгүй гэдгийг л бид нар аягуулсан ойлгох хэрэгтэй. Энд дээр нэг цаана дандаа айдас байдаг учраас нээлттэй ярилцлагууд маш чухал. Ямар нэгэн зүйлээс бөөнөрөө байхдаа ингээд эцэцэн ч юм уу те эцэцэн байгаа учраас тэрнийгээ буцааж ингээд нэг дээрлэж гаргадаг тохиолдол байж болно. Тэгэхээр ер нь найз нөхдийн хоорондоо найзлах, за чөлөө цагаа ингээд зөв болгосон өнгөрөх. Тэр нь спортоор ч юм уу те урлагаар тэгээд тэр зүйлүүдэд тэр дээрлэхэлтэнд өртөөдөж байгаа нь бэ, дээрлэхэд байгаа нь ч бэ оролцох. Нэгнийгээ найзуудаараа бөөнөрөө ууланд гараа гэдэг ч юм уу те бөөнөрөө спортоор ингэж хичээллээ гэдэг тийм багийн болон урлагийн хамтын ажиллагаанууд маш чухал гэж бодож байна. Ер нь тэгжээж нөгөө тэр хүүхэд ямар чадвартай гэдэг нь гарч ирдэг. Одоо дээрлэхэд бид суул талыг харчаад байна шүү дээ тий. За тэгвэл давуу тал нь юу? Энэ хүүхэд юугаараа сайн байж болох юм гээд. Тэнгууд үеийнх нь чиний давуу тал чинь ийм байж та чи мундаг ингээд бусад тусалдаг юм байж та гэхээр нөгөө хүүхэд чинь давуу талаа ойлгочингууд заавал сул талаараа тий ингэж хүч хэрэглэж бусдыг бүхэндээ оруулж анхаарал авах шаардлагагүй юм байж та гэдгийг бас ойлгож болно. Тэгэхээр үе тэнгийнхэн бол яг тийм спорт урлагийн аргаар багаараа ингэж юу яах нь чухал. Нэгдэж нийлэх нь чухал. Тэрнээс дээрлэхэд авах хөтө буцаагаад нийш дээрлэх юм бол тэр бас нөгөө хөтөтэй маш том юу ингээ харахад дурсамжуулдаг гэсэн үг шүү дээ. За ингээ ер нь бол асуулт бол дууссан. Өнөөдөр дээрлэхтийн талаар ярилцсан сэтгэл зүйчтэй баярлалаа. За танд одоо хүүхдүүдэд хандаж хэлэх үгүй байвал хэлээч. За өсвөр нас бол өөрөө ингээд тархин дотроо бид нэр ингээд тархины ингээд үйл ажиллагаа бол хамгийн хурдтай дээр байж байдаг. Бидний амьдрал тагчилж тохиолдохгүй маш олон зүйлийг бодож яадаг, маш олон зүйлийг өөртөө авч яадаг, маш олон зүйлийн учир шалтгаан, логикийг ойлгох гэж оролдож шийдэг ийм үе байдаг. Тэгэхээр энэ онцгой үе те ингээд зөвхөн энэ наснд л тохиолдно. Дахиж ингэж нас нүрсэн хойноо 45 нас хүрсэн хойноо та нарын тархин их мэдээллийг дамжуулахгүй. Тийм учраас энэ онцгой үе дээр юуны түрүүнд ингээд өөртөө хайртай байх хэрэгтэй. Тэ ингээд чиний амьдрал гэдэг юм асаа ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь бусдад тусч байх хэрэгтэй. Ямар нэгэн ийм шудраг бус зүйлүүд эргэн тойрон чи өрнжэвэл тэр хүмүүсүүдэд туслах те шудраг бус зүйлийг таслан зогсоох гэдэг дээр яг одоо өөрийнхөө өсвөр насны үеийг одоо зориулбал маш хэрэгтэй болно. Тэгээ тэр чадвар чинь насан туршид хэрэгтэй байдаг юм шүү гэж хэлье. Тэгээд хэрвээ дээрлэхэлтэнд өртөж байгаа бол энэ үе бол төр зураг шүү. Өөрт чинь байгаа давуу тал амьдралд зөндөө олон хүмүүст хэрэг болно. Тэрний төлөө ийм төвчээртэй өөрийнхөө давуу талыг хараад айцаа багасгаад даван туулаарай л гэж үзнэ. За ингээд өнөөдрийн подкастын хүрээд өндөрлж байна. Дараагийн подкастаараа ирэх болцгаая. Баяр таа.